Come into my world. I've got Сайн байна уу? Өнөөдрийн мэндийг хүргэн намайг уугад төмөргөдөг. Өнөөдрийн миний ярих сэдв бол шинэ жилийн синдром гэдэг сэдвээр ярих хүсэлтэй байна. Сая яг одоогоос жилийн өмнө би бүтэн нэг жилийнхаа зорилгыг гаргаад түүнийгээ төлөвлөөд бүх анхаарлаа зорилго дээрээ төвлөрүүлээд алхам хийж эхэлсэн. Тэгээд нэг жил ч өнгөрлөө. Тэгээд түрүүчийн 7 хоногт би энэ нэг жилийн хугацаанд юу хийж амжуулав, юуг нь алгасав гэдгийг дүгнж цэгнээд миний гаргасан зорилгын ихэнх хувь бэлэгдсэн байгааг олж хараад маш сайхан мэдрэмж төрлөө. Тэгээд энэ бүгдийг үүнийгээ ч гэсэн та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Хэрвээ магадгүй зорилго гаргаагүй байсан энэ гайхамшигыг өөрөөсөө гэдэг видео бичлэгүүдээ ч гэсэн та бүхэндээ өргөж чадахгүй байх байсан болов уу? Ихэнх хүмүүс зорилгоо жилдээ нэг удаа гаргадаг. Тэр хизээвээ гэвэл шинэ жилийн үеэр. Шинэ жил болохоор бүхэн маш сайхан баяр баясгалантай болж сэтгэл санаа өөдрөг урам зоригтой болдог. Тэгээд муу мухагаа хуучаа ондоо үдэж сайн сайхан бүхнийг шинэ он руугаа аваад явах тийм хүсэл эрмэлзэлтэй болдог. Тэгээд бүхэн зорилгоо гаргаад зорилго гаргаагүй ч гэсэн том амлалтыг өөртөө өгдөг. Энэ жил би өстой хичээнэ. Энэ жил би сансан болгоныгоо биелүүлнэ. Энэ жил өстой үзүүлээд үгүй гэж айгүй ирч хүчтэй ордог штэ. Тэгээд харамсалтайгаар энэ ирч хүч маань, энэ зорилго маань, энэ гаргасан амлалт маань удаан хугацаагаар үргэлжилдэггүй. Тэгээд 1-2 сар болсны дараагаар эргээд намжаад мартагдаад алга болдог. Яагаад вэ гэвэл магадгүй өөртөө дахин энэ зорилгоо энэ амлалтаа сануулаагүй ч юм уу. Эсвэл магадгүй тэр шинэ жилийн ирч хүч маань шинэ жилтэйгээ хамтдаа алга болсон тохиолдол зөндөө байдаг. Тэгээд дараагийн жил мөн адил давтагдана. Тэрний дараагийн жил мөн адил эргээл давтагддаг. Тэгэхээр үүнийг би юу гэж хэлээд байна гэхээр үүнийг шинэ жилийн синдром гэж нэрлэдэг. Тэгээд энэ шинэ жилийн синдромонд би өөрөө ч гэсэн маш олон жил автагдаж явсан. Жилийн жил болохоор л стацаа энэ жил өстой жинхэнэ үзүүлээд өгнө. Энэ жил өстой хичээнэ. Энэ жил өстой яг сайхан амьдралаа сайхан болгоноч гэдэг юм уу өөртөө байнга тэгж хэлжсэн. Тэгэл байхгүй унтарчдаг. Дараагийн жил мөн адилх тэгж эхлэн тэрний дараагийн жил мөн адил ингэдэг. Тэгээд хэдэн ч жил өнгөрч бүүмэд. Тэгэхээр та бүгдгээ хэрвээ надтай адилхан энэ шинэ жилийн синдромонд орцсон яваа бол хурдан гараасаа гэдэг үднээс энэ бичлэгээ хийж байна. Хэрвээ шинэ жилийн синдромонд орох гэж яваа бол энэ шинэ жилийн синдромонд орохгүй тулд дараагийн шинэ жил болох 1 сарын 1-ийг битгий хүлээ. Дараагийн сарын 1-ийг битгий хүлээ. Дараагийн нэгдүгээр өдрийг битгий хүлээ. Дараагийн маргааш гэдэг өдрийг битгий хүлээ. Яг одоо юу хүсэж байна? Ямар байна? Ямар санаа тархинд чинь байна? Тэрийг зөвхөн цаас харандаа аваад бичээд төлөвлөөд түүнийхээ дагуу ямар арга хэмжээ авч чадах уу гэдгийг бодож тунгаацсны үндсэн дээр үйлдэл хийж эхлэеч гэдэг би хэлмээр байна. Тэгээд энэ бичсэн зорилгоо бидээ авч явах ч юм уу эсвэл өөрийнхөө байнга харагддаг газараа наагаад эсвэл үүнийгээ өглөө орой болгон өөрөө уншаад байх юм бол энэ зорилго чинь угаасаа биелэгдэн ямар ч зорилго гаргасан бай түүнийхээ ард гарч чадна гэдгийг би амлаж байна. Тийм болохоор 2-3 минутыг өөртөө зарцуулаад 2-3 минут чинь маш хурдан өнгөрдөг штэ. Тэгэхээр энэ 2-3 минутыг зөвхөн өөртөө зарцуулаад санаанд чинь юу байна, амьдралаас юу хүсэж байна түүнийгээ цаас харанданд аваад бичээд үз гэж би хэлмээр байна. Тэгээд жилийн дараагаар 7 хоногийн дараагаар тэр зорилгыг чинь юу нь биелэгдсэн байна гэдгийг чи хараад гайхах болно. Тэгээ амьдрал чинь сайхан гайхалтайгаар өөрчлөгдөхийг хараад чи маш сэтгэл ханамжтай сайхан мэдрэмжийг авах болно. Тэгэхээр зорилготой хүн үргэлж баяр баясгалангаар дүүрэн өөртөө итгэлтэй, урам зоригтой, эрч хүчтэй байдаг гэдгийг би бас мэдэрлээ. Тийм болохоор та бүхэн ч гэсэн зорилгоо гаргаад үргэлж эрч хүчтэй, үргэлж баяр баясгалантай, урам зоригтой байна гэдэгт би маш их итгэлтэй байна. Тийм болохоор та бүхэндээ зорилгоо гаргаарай гэж хэлмээр байна. Амжилт хүсье. Өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Дараагийн видео бичлэг хүртэл баяртай.